Монголчуудын бас нэг ондоош зүйл бол энэ биш. Дээл хувцас бэлдээ тэгээд улсын наадамд гар. Энэ харванд ингээд энэ бэлтгэлд орж ирсэн хүмүүсээс нэг ч ухт гарч байгаа. За энэ болохоор агсуургагаа Төвчээртэй байхаас аргагүй говьалт дээр улсын аврах шалгаруулах тэмцээнд явжсэн. энэ мэдрүүлгийг давуулж татвал суманд давна. Анд гарах юм бол гिचрэг үзүүл нь хугараад Ойлгоцсон учраас тэсч төвчж үлддэг. Орхон аймгийн Баянмөндөр сумын иргэдийн нөлөөлөгчдийн хурал суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор бүтээв. за намайг энх олдын хүслэн гэдэг. Одоо 4 жил хичээлж байгаа. Цажимчдын шавдар гэдэг үдсний сурын спортын мастер аймгийн мэрэгэн цалтай. Тэгээ багшаагаа хараад ер нь бол энэ спортоор хичээллүүл гоё юм байна. Бид нар одоо нөгөө улсын наадамд явахаа өмнө ингэж хэрэмлэтгэл гардаг. За сурын спорттой холбогдоод 21 дэх жилдээ явж байна. Аймгийнхаа өсрийн харваачдыг бэлдээд 16 жил болж байна. Одоо миний отгон шавьчи сая 5 сарын 13-нд 7-наас ирсэн. За дагаа хардаа чи. Нуурдгаар 5 секунд яг ингэ туул. Ингээд чи ингэчээр чинь яах юм чинь заавал ингэж доктор цадлагдах байхгүй. Ингэж атах нь шүү дээ. Би 23 он болохоор улсын наадамд нэгт орсон. Тэгээд 24 он болохоор 4-т орсон. 11 настайдаа төрүүлжсэн. Тэгэл төрүүлсэн гэхээр нулимс гойчихгоо. Тэгээд судалгаа хийхэд яг хүүхдүүдийн энэ яагаа сурд ороод гарахгүй байгаа тий. Ер нь яг хүүхдүүдийн зан төлөвийн хувьд судалгаа хийж үзсэн. Тэгээд ер нь 4 үндсэн зарчим байгаад байгаа байхгүй юу? Эрүүл мэндийн хувьд, бие үйлдвэрийн хувьд, сэтгэл зүйн хувьд, хүмүүжил төлөвшил, хүмүүшил гэж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Хүмүүжлийн хувьд гэсэн 4 том зарчмын хүрээнд энэ хүүхдүүд бол айгүй зөв болоод байгаа байхгүй юу? Манай сурын спортын хүүхдүүд чинь маш хүмүүжлтэй төлөвштэй. Ерөөсө хараал хэлж байгаа хүүхэд энд бол байхгүй. Хүмүүжил төлөвшлийн хувьд бол манайхан бэцэгтэй байдаг. Тэгээд бид нар өглөө 7 цагт босоод тэгээ 8 цагт хоолоо идээд тэгээд ер нь бол шууд хоолоо идчихээ шууд бэлтгэлтэй хатдаг. Үндсэн сураар хичээлэх юм аюу жоохон тийм төргөө ууртай байсан тийм үү. Тэгээд жоохон харьцагтаа нэг жоохон нэг тиймэрхүү айгу ууртай юм шиг тийм ширүүн тийм зан чанартай байсан байхгүй. Тэгээд үндсэн сураар хичээллээ тэгээд айгу дүлгүүн тэгээд тайван тэгээд бүх зүйл ер нь бол ёстой тэгээд тиймэрхүү нэг хүмүүжлтэйгээр ханддаг бас. Одоо өнөөдөр ингээд 30 хэдэн градусын халуунд байж хахад энэ хүүхдүүд бэлтгэлээ хийгээл байж. Хүчтэй бороо, хүүтэн бороонд зогсчил. Энэ бол нөгөө нэг бие үйлдвэрийн хувьд асар их одоо эрүүл чирэг байдал. Дээрэс нь зан чанарын хувьд төвчээр, тэсвэр, тэсж үлдэх ёстой. Тэгжээж би амжилтанд хүрнэ гэдгийг ойлгоцсон учраас тэсж төвчж үлддэг. Манай энэ харваагаар хичээлсэн хүүхдүүд айгүй сайн математик цооцол айгүй сайтай болдог. Салхитай хахад би улаан дээр харах юм бол аль салхилж байгаа чирүүгээ голгүй явах магадлалтай. Тэгээд тэндээсээ ийшээ салхилж байгаа чирүүгээ яг зөөгөөд харах юм бол яг онно. Юмыг их боддог тий. Ингээ юмны төрөнд дуурдгуу. Айгүй юм нөгөө төвлөрөл сайтай. Анхаарал төвлөрөл бол айгүй сайн болдог. Хэсэг эхчүүд ингээ ярьдаг л та. Манай хүүхэд одоо ингээ хоол их сайн иддэг боллоо тийм ээ. Маш их төвчээртэй болсон байна. Одоо энэ янз бүрийн хараалын үг хэлэхэд 15-6 жил ингээд хүүхдүүд бэлдээд явж байхад энэ харванд ингээд энэ бэлтгэлд орж ирсэн хүүхдүүдээс нэг ч хүүхд гарч байгаа. Энэ айгүй сайн. Сонирхоод өөрөө хүсэл тэмүүлэлтэй зорилготой ирэх юм бол энэ спорт нэг тийм хэцүү зүйлүүд бол байхгүй. Эхлээд бол ороход жоохон хэцүү тэгэл гар өвдөл жоохон гэрээ сандаг. Тэгэл яг дуурлаад бүр ингээ бүх зүйлээ ингээ мэдээж чаддаг болчих юм бол айгүй амархан. Өвчөө сайхнаар ингээд. Энэ орооноос ингээ нэг бал хатах таах ш. Сул чангалахгүй шүү.
Хамгийн чухал зүйл бол мэдээж гар одоо бид нэр 5 сараас ахуулаад бөмбөөр тогложлохгүй, дугуй унжлахгүй гэдэг иймэрхүү зүйлүүд байгаа. Тэгээд хамгийн чухал зүйл нь бол нүд мэдээж бид нэр утас ухах хэсгүй, тэгээд дээрэс нь чихэр идэх хэсгүй. Тэгээд чихэр идэхээр болохоор нүг ингээ бэр чадал байхгүй болно гэсэн үг. Гэтэ яг бид нар чинь одоо ингээд 8 сар хүртэл тэмцээн уралдаанд ороод тэгээд 9 сараас хойшоо 1 сар амраад тэгээд 10 сараас болохоор заалын нэвтрэлгэл рүү шилжин. Тэгээд тэндээсээ яваад 5 сараас дахиад ингээд гадаа хийнэ. Багш нь та хэдэд үндэсний сур харвааны гол хэрэгсэл номны талаар тайлбарлаж өгье. За энэ хоёр талд энэ хоёр цагаан уяа байгаа биз дээ. Энийг болохоор юу гэх вэ? Амгаа. За одоо та хэдэд бол утас шиг харагдаж байгаа биз дээ. Энэ болохоор номны хөвч. За энэ дундны хэсэг саарл утас байна уу? Төө. За энэ болохоор хуйлүр шүү. За яа хуйлүр. Ийм айгүй ийм дээр үеийн ийм утга агуулгатай нэрнүүд байгаа шүү. За одоо номны их бий. Энэ хоёр ногоон энэ. За энэ амгааны энэ орсон энэ хэсэг байна тийм үү? Энийг болохоор ань. Хэдэн ань вэ? 4 ань. 4 ань байна тийм ээ? За одоо энэ дээдлийн энэ анинд зөөлөн сэрүү өдөр харахад энэ дээдлийн аниндаа хийн. Доотлын энэ ань шүү дээ. Нартаа өдөр ном зөөлрсөн тохиолдолд энэ доотлын аниндаа хийж тааруулж хийн тийм ээ. За одоо энэ хоёрын номерсон энэ хэсгийг болохоор номны их бий. За одоо хэдүүлээ сум. За сумны энэ их биеийг энэ хус модоор хийн. Ихэвчлэн хус модоор хийн. За энэ урдлын энэ бор төмөр тахтаа байгаа ч тийм. Энийг болохоор булцуу. За энэ арих юу? Энэ сумны ань. Энэ 3 өд тасын өд. Тас шууны өдөр яах нь хийдэг. 3 өд байна тийм ээ. За энэ юу вэ? Энэ мэдрүүл. За хараач хүмүүс мэдрүүлэлтээ харуулдаг. Одоо энэ урд гарын атгсан хэсгээр энэ мэдрүүлгийг тулгаад нөгөө зурсан хараатайгаа яах нь тааруулна. Энэ мэдрүүлгийг давуулж татвал сум нь давна. Ингээд дутуу хүрэхгүй татчих юм бол яах вэ? Сум дутна тийм ээ. Одоо энэ чих шиг энэ байгаа ч тийм ээ. Энэ болохоор номны хайгуул. За ингээд ном сумныхаа бүтцийг мэдэж авсан нь. Энэ нөгөө их бие хамгаалж бороо, салхи тий шуурганаас хамгаалж энэ гадна талын энэ өнгийн энэ гоё арсаар хийдэг. Энэ бол одоо ямар хийтэй могоон ийм арс шиг юм хийтэй ном ганган гоё ном биш үү тийм ээ. Манай одоо ивэлтийн ном тий. За энэ болохоор аксургагаа. За энийг болохоор ер нь бол нэг үхрийн арьс нэг тиймэрхүү юмудаар хийдэг. Энийг болохоор аксурга гэж нэрлэнэ. За энд бол бал агаа. Энэ балаар болохоор энэ гар дээр хараа зурна. Энэ хараа байж иж тэнд байгаа хасааг онно. Тэгээд одоо энэ доороос ахлаад гутал тэгээд дээл тэгээд дэшээ малгай гэдэг. За номоо сайхан өвчилж. За бүрэн буугараа. Ер нь бол одоо үндэсний сур харваа чинь яг л тухайн момент ер нь сэтгэл зүйн дайн штэ. Бие өдрийн хөгжлөөс илүү сэтгэл зүйн асар том одоо юм явагдчихдаг байхгүй. Одоо бяцлаглаар яагаад эхэлж байгаа юм гэхээр яг тухайн моментт нэг тий 5-6 секундын л ажилладаг байхгүй. Яг тэр момент тухайн хүүхэд яаж сэтгэл зүйгээ тайван дээд зэргийн бүр орчноос тасарсан тэр төвлөрлийг олж авахын тулд жижигхэн ч гэсэн нэмэр олох юм болоо гэдэг үүднээс бяцлагал манай сур харваа хоёр бол салшгүй. Ер нь бол ерөөсөө салшгүй. Тэгээд одоо тав харваад оноо тэмцэж тав харваад тохоо онсон нь усын идэр мэргэн болчихж байгаа байхгүй юу. Яг тэр момент дээр харж исэн байхгүй юу. Яг тэр бяцлаглын ач тус тий. Яг тэр сэтгэл зүйн онцлогийг тэгээ манай 8 настай охин тавхаа аваад төрүүлж исэн л та. Тэгсэн би
техникээр бодсон. Би техникэн дээрээ л төвлөрсөн гэж хэлж байгаа байхгүй юу? Аа ингэхгүй. Яг ингэдэг. Наа жоош. Агша. За өдгөө зааж байгаа биш. Сайхан ер нь харваачууд чинь ном сумаа өөрөөсөө илүү хайрлах хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь ингээд зарим ингээд 2 3 өдөр дараасан бороотой өдөр ном ингээд чигтдэг байхгүй юу? Тэгэхээр тэрийг нөгөө нэг яг наадам дээр айгүй гоё одоо хэвэн байлгаж харуулахын тулд өөртөлж унтах тохиолдол бас байдаг байхгүй юу? Сумаа эмэг цэгцгүй газар тавих юм бол дээрээс нь хүн гიშгээ дээр сумаа хуулах үйлдэлүүд бас гардаг. Нумаа яагаад тэгж тавьж байгаа гэхээр сүүдэрт тавьж байгаа наранд гарах юм бол гिचрэг зүйл нь хугараад байхгүй болчих. Тэгэхээр зэрэг үндэсний сур харваагаар хичээсэн хүүхдүүдийн онцлог бол яг ийм 4 зүйл дээр бол яалтчгүй гарч ирдэг. Сэтгэл зүйгээ удирдах чаддаг. Зам төлөвийн хувьд бол хүлээц их боддог. Одоо ингээл юмны төрөнд ингээд үсчээд байхгүй. Одоо түрүүний манай шавь хэлдгээр хараал юу хэлэхгүй. Надаас олж одоо манай баг хамт олон хоолгүй өнжиж болохгүй штэ гэдгийг ингээд анх ирсэн өдрөөсөө ингээд ухамсарлцдаг. Тэрийг ингээд ирсэн өдрөө за ийм хэдэл одоо ийм 4 журмыг ингээд баримтлаад энэ бэлтгэлдээ сайхан гарнаа. За одоо чи зурхаа дээр ингэж ажиллая шүү. За сумаа ингэж бариарай тий. Нумаа ингэж наранд гаргаж болохгүй шүү. Сүүдэртэй барай зогсоороо ингээд нөгөө дээдээс ингээд залгамж холбоог би бас өөрөө нэлээд сайн тавьчихдаг юм шиг байна. Тэгэл гарч ирэл нөгөө зарчмаа мэддэг өмнөх хуучин хөлтөд тэгэл орж ирсэн дүүнэр айгүй хөөрхөн ингээд тосоод ингээд үлгийдэд авчдаг. Утга учрыг ингээд нэг уг нь ингээд хүүхдүүдэд тайлбарлаад өгчөөр хүүхдүүд ч айгүй хөөрхөн шүү дээ. Нэрээ тийм байна шүү. Тэгээд бодогдтол нь тэрийн л голыг яг ингээд багшун олоод хилээд өгчих юм бол ингээд залгамж холбоон дээр ингээд яг үнслээл ингээд үргэлжлээ яваад идэх юм олон жилээс харж байгаа байхгүй юу. Манай багш чинь одоо 20 гаруй жил ийм хүүхдүүдэд ингээд үндэсний сурын спортыг ингээд өглөө тэгээд авч явж байгаа. Манай багш одоо бүр 20 жил биднэрт ингээд надаас өмнө нь ингээд явж одоо цаашдаа ч ингээд өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ер нь бодлого хэрэгтэй юм шиг байна. Одоо монголчуудын бас нэг ондоош зүйл бол энэ биш шүү дээ. Би болохоор одоо энэ сур харваагаар ингээд амжуулаад ингээд хараад ахад Монгол хүн бүрийн энэ дотор зүрх сэтгэл одоо энэ бидний энэ өв дээдсээс уламжилж ирсэн тий энэ үндэсний бахархал болсон, дархлаа болсон юм байгаа хгүй. Та ч ямар ч наадам дээр очив энэ номыг эвшээлгэж чадахгүй юм гэж хизээч байдаггүй. Шууд тэр номыг бариад ямар ч монгол хүн хүүхэд хөгшин хүн байсан ч ингээд л эвшээлгээ татдаг байхгүй. Өөр улс орны хүмүүс л чадахгүй шин. Өв соёл гэж зүгээр ингээд цээжэд илгээд ингээд яхаасаа илүү хүн бүртэл одоо энэ яг энэ үндсэн дархлаа бол ингээд байж одоо бидний нэг юм биеийн дархлааны эс гэж ярьдаг шүү дээ. Тэрэн шиг энэ үндэсний өв соёлын энэ эс чинь бидний дотор байгаа. Зүрх сэтгэл. Энийг л одоо ингээд бүр хүн болгон сэрэх хэрэгтэй л гэж боддөг шүү дээ. Монгол харваа бол бидний цуснд шингэсэн соёл юм.
сумны нислэл бүрт түүхийн салхи өв соёлын ухаан бий.